Есүс сургаалт үлгэр ярьж нэг хүн усан үзмийн цэцэрлэг байгуулж эргэн тойронд хашаа үзм шахах газар манааны гонхон барьж хідэн дарсчинд түрээслээд харь оронд яв. Усан үзм боловсрох цаг болоход эзэн бүтээгдэхүүнийхээ хэсгийг авахаар зарцаа явууллаа. Зарцыг ирэхэд дарсчид барьж авч ташуурдан юу ч өгсөнгүй гар хоосон буцааж явуул. Тэд эзний явуулсан 2 дахь зарцын тархийг хаг цохиж хэрцгий догшин харьцжээ. Дараа нь бас нэг зарцыг нь алжээ. Өөр олон зарц ирж дарсчдад зодуулж нүдүүлэн алуулсан байна. Эцэст нь хайртай ганц хүүгээс нь өөр явуулах хүн байхгүй болсон учраас эзэн түүнийгээ явуулахдаа дарсчид хүүгийн минь ирэх биш хүндлэн мэдэх хэмээн боджээ. Гэтэл энэхүү эзний өв залгамжлагч учраас түүнийг албал усан үзмийн цэцэрлэг манайх болно хэмээн дарсчид хоорондоо ярилцаад хүүг алж хүүрийг нь гадагш гарган хайжээ. Тийм учраас эзэн тэр муу дарсчдыг алаад өөр дарсчдад усан үзмийн цэцэрлэгийг өгөх нь зайлшгүй. Барилгачдын голж хайсан чулуу байшингийн тулгын чулуу болно. ертөнцийн эзэн юмыг ийхүү зохицуулсан нь үнэхэрийн гайхамшигтай гэсэн үг түүний сургаалд байдгийг та нар уншсан биз? Би ертөнцийн эзний илгээсэн хүү мөн. Хүмүүс намайг эхлээд тэр чулуу мэт үл хэрэгсэх болно гэж Есүс өгүүлжээ. Сургаал номлогчид болон сүмийн зэрэгтнүүд тэрхүү сургаалт үлгэрийг өөрсдөд нь зориулсан болохыг ойлгоод уурлан Есүсийг барьж авахыг хүссэн боловч олон түмнээс айсан учраас хараахан чадсангүй. Сүмийн зэрэгтнүүд Есүсийг эвгүй байдалд оруулахыг хүсэж асууж сэрхоор Парс бүлгийн болон Херод хааны талын хэдэн хүнийг явууллаа. Тэд уулзаад "Багшаа, та үнэн ч шударга учраас хэнд ч тал засдаггүй. Харин ертөнцийн эзэн хүмүүст ямар амьдрал шаарддгийг зааж өгдөг. Үүнийг чинь бид сайн мэднэ. Таны бодлоор ийвдээчүүд бид Ромын хаан тулсад албан татвар төлөх ёстой юу?" гэж асуулаа. Есүс тэдний залт бодлыг мэдэж "Намайг гиндүүлэхийг бүү орлоо. Надад одоо мөнгөн зоос үзүүл. Хэний хэлсэн үг болон толгойн дүрсийг энэ зоосон дээр сэлсэн байг?" гэж асуув. "Ром улсын хааных" гэж тэд хариуллаа. Тэгвэл улсын юмыг улсад нь төлөх хэрэгтэй. Бас ертөнцийн эзний юмыг ертөнцийн эзэнд өгөх хэрэгтэй гэж Есүс хэлэхэд тэд гайхаж тасран юу ч хэлж чадсангүй. Садуух бүлгийн хэдэн хүн Есүстэй уулзлаа. Нэгэнт нас барсан хүнийг ертөнцийн эзэн дахин хизээч амьлуулахгүй гэж тэд сургадаг байлаа. "Багшаа, хүүхэдгүй хүн нас барвал дүүн талигаач ахыхаа ихнэртэй гэрлэж гал голомтыг үргэлжлүүлэх ёстой гэж дээр үед Мөшехийн бичсэн сургаал бий. 7 ах トゥ амьдарч байжээ. Хамгийн ахмад нь гэрлэж үр хүүхэдгүй нас барсны дараа дүүн талигаачин ихнэртэй гэрлэв. Тэр нь бас хүүхэдгүй нас баржээ. Тэгээд 3 дахь дүү тэр ихнэртэй гэрлэж бас хүүхэдгүй нас барлаа. Ийм маягаар ах トゥ 7 бүгд тэр ихнэртэй гэрлэж хүүхэдгүй нас барсан байна. Хамгийн сүүлд эхнэр нь бас нас баржээ. 7 хүн тэр ихнэртэй гэрлсэн учраас ертөнцийн эзэн тэднийг амьлуулах цагт тэр эхнэр хэнийх нь болох вэ гэж тэд Есүсээс асуулаа. Та нар ертөнцийн эзний сургаал ба түүний хүч чадлын тухай юу ч ойлгоогүй учраас буруу боджээ. Ертөнцийн эзэн нас барсан хүмүүсийг дахин амьлуулах аваас тэр олон хүн гэрлэх шаардлагагүй болж Ербусын элч мэт байдалтай болно. Мөшехийн бичсэн номын шатаж буй төгөл гэдэг хэсэгт "Би бол Авраам, Яйцхак, Яаков нарын өргөнжлөн дээдэлдэг ертөнцийн эзэн мөн" гэж ертөнцийн эзэн өөрөө хэлсэн байдаг учраас тэр гурав аль хэдийн нас барсан боловч одоо Ербусын амьдралд орсон нь илэрхий байна. Тийм учраас нас барсан бүх хүнийг ертөнцийн эзэн амьлуулна. Та нар сургаалын энэ хэсгийг хичнээн олон удаа уншивч ойлгосонгүй гэж Есүс хариуллаа. Есүс асуултанд хэрхэн тодорхой хариулж байгааг нэгэн сургаал номлогч ажаад дөхөн ирж "Ертөнцийн эзний тогтоосон хуулиас аль нь хамгийн чухал вэ?" хэмээн асуулаа. Израильчуудаа сонсогтун.
ертөнцийн эзнээс өөр их эзэн хаач байхгүй. Та нар зүрх сэтгэл, сүнс, санаа бодлороо түүнд хайртай байж бүх хүч чадлаа зориулах тун гэсэн үг хамгийн чухал нь билээ. Та нар нөхдөө өөрийн адил хайрл гэдэг хоёр дахь зүйл бас чухал. Энэ хоёроос илүү эрхэм чухал зүйл байхгүй гэж Есүс хариуллаа. Багшаа, та яг үнэн хэллээ. Энэ ертөнцийн цорын ганц эзэн бий. Зүрх сэтгэл, санаа бодлороо ертөнцийн эзэнд хайртай байж бүх хүч чадлаа түүнд зориулж нөхдөө өөрийн адил хайрлах хэрэгтэй гэж та үнэн хэлв. Таны хэлсэн ийм хайр ертөнцийн эзний хувьд ямар ч өргөлтөө зүйрлэшгүй чухал биз гэж тэр сургаал номлогч хэллээ. Есүс тэр тодорхой бөгөөд зөв хариуг сонсоод чи бараг ертөнцийн эзний Ерөвсөн улсын харьяат болжээ гэж хэллээ. Үүний дараа хүмүүс түүнээс юу ч асууж зөрхөлсөнгүй. Есүс Ерүсалим хотын сүмийн хашаанд сургаал зааж байхдаа ертөнцийн эзний илгээх тэр аврагч эртний Давид хааны удмаас төрнө гэж сургаал номлогчид заадаг. Харин ертөнцийн эзний ариун сүнс Давид хаанд онгод оруулахад өстөн дайснуудыг чинь өлмийн дорчин оруулж өгөх үеийг хүртэл чи миний баруун гар талын хүндэт суудалд суусгаа хэмээн ертөнцийн эзэн өөрийн илгээх аврагч болох их эзэнт маань хандж хэллээ гэж Давид хаан ярьжээ. Тэр үед Давид хаан ертөнцийн эзний илгээх аврагчийг их эзэнт маань гэж нэрлсэн байна. Тэгвэл тэр аврагч зөвхөн Давид хаанаас үүссэн жирийн нэгэн удам угсаа нь байж таарахгүй гэж Есүс хэлжээ. Тэр үед Есүсийн яриаг сонсох дуртай хүн маш олон байлаа. Та нар сургаал номлогчдоос болгоомжлцгоо. Энэхүү урт дээлээ чирсэн хүмүүс энд тэнд очиж олны хүндэт мэдчилгээг хүлээн авах дуртай. Тэд хурлын танхимын хүндэт байр, хурим найрын гол судал суухыг эрмэлздэг. Бэлбсэн авгаан эд хөрөнгийг заллин авч, унжирсан урт яриагаараа ертөнцийн эзэнд залбирал хийж буй дүр үзүүлдэг. Иймэрхүү хүмүүс ертөнцийн эзнээс хамгийн хатуу цээрлэл авна гэж Есүс хэллээ. Есүс Ерүсалим хотын сүмийн сан хөмөргийн хайрцагт хүмүүс мөнгө хийж байгааг ажиглан сууж байлаа. Олон баячууд их мөнгө өргөж байлаа. Тэгтэл нэгэн ядуу бэлэвсэн авгай хоёр жижиг зоос хайрцагт хийлээ. Тэр хоёр жижиг зоос нийлээд дөнгөж нэг мөнгө болох байжээ. Есүс дагалдагчдаа хандан Хүмүүс хэрэгцээнээсээ илүү гарсан мөнгийг өргөж байна. Харин энэ авгайд илүүчлэх юм юучгүй байтал өөрт нь зайлшгүй хэрэгтэй зоосыг өгч байна. Тийм учраас энэ ядуу бэлэвсэн авгай бусдаас илүү өглөө хэмээн ярьжээ.